Сайн байцааны их юмнууд үзэгчтэй. Яжтай бас донжтой мэдээллийг үзэгч таахынд бэлтгэн хүргэдэг аниме ньюс мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар хэлж байна. Улс төрийн амьдрал улам бүр сонирхолтой болж асуудлууд араасаа хөвсөөр ихний мэдээ хүргье. Сүүлийн өдрүүдэд Боромс дэлгүүрийн ангуун дээр харагдах байж, X ерөнхийлөгч Боромстэй байдгийг амьттай дэвсэх газрын ард түмэнд харуулсан. Түүний өмсөндөө өнгө жилийн амьс өмсвөл баян болчих гэж бодсноо эсвэл улс төрд орчих гэж голсноо яг ижил өнгө амьс бодонд орчихсон сурагтай. Амьттай дэвсэх үүрэг хуулиар хүлээсэн нэг газар бий. Товчлууд АТГ. Тухайн газар нь хоёр хүн хоорондоо өгүүлж авалцаж байгааг гардахгүй бол өөр хийх ажилгүй гэж ард түмэнд ойлгуулж байлаа. Гэвч тийм биш бололтой. Төмөр тушаалыг иргэн төрийн тэргүүн хоёрт хууль тэгшүүлчихдэг гэд өнөх АТГ-г их төвчлөлтэй байгуулах сүрийг үзүүлвэ. Бидний үйл ажиллагаа өмнө ч шалгаад ирсэн одоо өнөөдөр зайлшгүй нөхцөл байдал үүсээд тийм үү. Ингээд бид нар цагдаа орохоос аргагүй болсон. Ерөнхийлөгч асан инх хоёрыг бид нар мөрдөн байцаалтанд удаа дараа дуудсан гэдэг би хэлсэн. Ирээгүй. Ирэхгүй байна. Иннээс болоод бидний үйл ажиллагаа ямар нэг байдлаар саатах зогсох. Тийм үндэслэл нөхцөл байхгүй. Тийм учраас манай үйл ажиллагаа хуулийн дагуу Өөрийн 6 цаг дахиад өгөх цагаар инх хоёрыг барьж тусгай ажиллагаа эхэлв. За тэгээд хөргөн мөн хоёрыг хөлтөө гутлаа өглийг ихтэн үгүй гэж байгаа төрд мөчнөөс нь өргөөд явсан гин. Олон харагдсан зүйл нь түүний Боромс. Ингээд л амьсны гүйлгээ олон хүнд ашиг авчирав. Боромс одоо ч гүйлгээтэй байгаа гэсэн таач гэсэн энэ салбарт хөрөнгө оруулалт хийвэл алдахгүй. Харин АТГ-ийн хувьд айц түвшрийн газар гэж ард түмэн ойлгож эхэллээ. Сагасан мөнгөшө төрийн ордод түүхэн тэмдэглэлтэн үлдсэн. Ардуудыг бос салаач гэдгийг нь утгаар нь чуулган дагнад гаргаж одорсон. Нэг салаач гаргасан түүний рекордыг нь харин өөр нэгэн гишүүн эвдчихлээ. Гишүүд халтчгүй дарахын эрхтэй. Нэгхээр халтчгүй дарахын эрхийг нь хамгаалах гэж бодсон шинээр Бусдын эмчийг эвдээд эрх зүйн даргын орж ирсэн багтаа хүмүүсийн өдөөс салаач өгч байх юм аа. Гэхдээ ганц салаач биш, баабал салаач өглөө. Төрийн төшөө хүний ёс зүйд яаж нийтэхгүй гэж хэлж болох ч хувь хүний үднээс багтарсан их сэтгэлээ барь дийдээгөө бэлтгэхөрхий гэж өмгөөлөх хүмүүс байна. Түүний гаргасан авирын зөв бурууг нь захин ертөнцөд ард түмэн яг одоо ийд хэлэлцэж суун. Ноцтой харагдаж байгаад мэдээгээ өргөжлүүлэх үү? Ёстойгоо инээсэлж байгаад үзэгчдэд хүргэх үү? Ёстой нэгэн мэдээг одоо дуулгая. Хүн чанарыг аягүй хөөх юм уу дөрвөн гишүү 39 оноо шиг хэлмэгдүүлтийг сэтгэлээрээ мэдээ зогсохгүй. Биеэрээ мэдэрснээ хийж хэвлэлийн өмнө бөмбөө нэлмэс онгоо. Экстаргагаа эвгүй байдалд орсныг үзэхээр үйл явдлыг халуужид ирсэн дөрвөн гишүүн тусгай ажиллагаа Монгол мусгай хийгдгийг нүдэрээ харчихжээ. Баримтлагаа явагдахад шинэ өргөжний толгой дээр сангийн сайд агсан улааны хөлж харин шинэ өрийн хоолой дээр хутаг хутаг биш харин диваны өнцөг байсан гин. Дивантай навал өргөл дивантай дараа дээр нь гарч гიშиж юм чи. Бүш дивантай өргөж аваад арчиж юм чи. Даргыг. Намайг. Энэ хоёр даргыг ясна бас. Би чи диван дээр байгаа чи яаж харах. Би диван дээр сараагүй шүү. Гишүүний дотор байгаа гэрчлэгийн гишүүний татсан шүү. Ацар нэгээд автцсан байж байгаа. Ах би өглөө эмч төвцүүлсэн хоёр газар жоохон зогсон нэг хөхөрж өрөөг байна. Жоохон энэ хацарж жоохон хавдсан байдаг. Цэцэн гайгүй биш гэнэ. Дарал зүрхний нэг юу тэр уучаад л явж байна. Эмч төвцүүлж хоёр дугаар эмч төвцүүлж сайн ирлээ. Шинэ баяр гишүүн материйн хувьд бол ерөөсөө шинэ баярын сууж ясан там диваныг тэрчгээр ngөргөж ирээд би тэрийг дардсан шүү дээ дээрээс нь. Тэгэл тэр диван дээр дараатай л байсан. Тэгээ тэр явцад миний өөр нэгний шил одоо мултраад унтсан байна лээ. Тэгээ тэр хавьд нь ирээд олоогүй. Халтчгүй дахин эрхийг нь хөлийнхөө уланд альцлагаад оролцогчд арчаад Чулуумат гишүүний тархийг нь өдлөж тэр үш давгийн хацрыг хөхрүүлж улаан гишүүний нүдний шилийн өрөөс нэг нь үгүй болгож шинээр гишүүнийг дарамтлсан. Алгын чиний шартаас болоод хуваах гэж байгаад дайдах шагтыг ах トゥ 7 огтны үлгэр боддогоор биелсэндээ хөөрхий.
шинэ хоёр нь ямар нэгэн хатлага өртсөн тодорхой. Гэхдээ өөрсдөө гарсан хуулийг өөртөө сүрээд байвал хууль хэрхэн үйлчлэх вэ? Цагдаагийн байгууллага өөрсдөө нэг иймэрхүү байдлаар өмгөөлөв. Айлтгад тэмцэх газрын явуулсан алдсан саатуулга ажиллагааны үеэр баггийн шиг зайтай бачин мөрөнд нэг хоёрын араас муур улган болж хөөцөлсөн юм дгоо да. Тэгж явахад нь замд нэг буудан таарсан гэж байгаа. Гэхдээ тэр буудыг зайлуулахад хуулийг зөрчөөгүй. Хөөж явсан нөхдөө замаасаа зайлуулсан гэж байгаа. Хөөрхөн өнөөх буудынхын дор удаан болон шинээр гişүүн байсан нь харагдааг өгнэ. Их хурлын гişүүд тэдний нүдэнд хүн дүрстэй харагдахгүй байгаа юм чи ирээдүйн үед бол бараг л хонхын доос шиг санагдах үзээ. Тэгээ төрийн албадлагыг хуулийн дагуу одоо хэрэгжүүлж ажилласан гэдгийг хэлье. Нэг хоёрт бол энэ төрийн албадлагын арга хэмжээ хуулийн хүрээнд явагдсан гэдгийг хэлье. Эрүүгийн байцын шийдэх хуульд заасан албатан хөргүүлэх үйл ажиллагааг одоо явуулахад улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн хинч вэ энэ эрүүгийн байцын шийдэх үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох зааварлага хэрэг байхгүй. Энэ үйл ажиллагаа одоо явагдаж байхад манай зарим одоо тэнд байсан хүмүүс, улс төрийн намын улс төрчид хүмүүс эрүүгийн байцын шийдэх ажиллагаанд одоо саадуулахыг оролцсон. Бол ер нь яагаад энэ дөнгөж саяхан 3 жилийн өмнө байсан төрийн тэргүүн, төрийн хамгаалтанд байгаа хүнд хүчирхийл хэрэглэвэ гэдэг шалтгаанаар л ирлээ л дээ. Одоо төрийн хамгаалтанд байгаа Монгол Улсын ерөнхийлөгч байсан хүнд хүчирхийл хэрэглэнэ гэдэг чинь одоо жирийн та бидэнд бол бас ямар нэгэн хүчирхийл их амархан ихээр байгаа юм шүү дээ. Тэгэхээр бид чинь өнөөдөр ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Халшгүй дахин эртээ гэж хагалж байгаад баахан багтай хүмүүс хараад сүрсэндээ эсвэл өнөөхтэй байнаагаар хоёр гишүүн шургачсан юм болов. Өдөр ирсэн өснө нэмэгдэж байгаа бөө түнээс 4 гишүүний асуудлыг тодруулахгүй бол үнэн мөн олдохгүй бол та. Тэгээд монголчууд ирсэн хойно хашгирдаг замтай бол үйл явдал үрдэж дуусны дараа хэн буруутай вэ гэдгийг шүүгээд эхлэвэ. Эцдээ өнөө хөл толгойн олдохгүй ажиллагааны үеэр унтаж исэн нэмдэрч сайд буруутан болж байна. Баяраа өөрөө ширээн дээрээс унсан юм бидээ штэ. Найруулагч Бажнэмийн энэ би чамд хайртай киног илтгэх гэдэм үг. 300 орчим цагтаа тусгай ажиллагаанд оролцож байхад хуульчид дотоод иргэн сайд дуг нойрондоо дугжиж байжээ. Худлаа гэвэл тэр үстэй хөлшнөөс асуугаарай. Би ямар ч үедэл хийх хэрэггүй дээ. Энэ ажиллагааны талаар авилгалаа тэмцэх газар шүүх прокурорын төвсөнд гарсан шийдвэр гэж ойлгогдож байгаа учраас эндээс асуулт асуудаа. Би танад маш тодорхой юм ярив. Маш тодорхой юм болвол наад асуултаар чинь авилгалаа тэмцэх газар прокурор хоёр мэдээлэл өгөх эрх бий. Шүүгч бол баримтлах тохиолдолд захирамж гаргадаг. Гол шалгаж байгаа газар нь авилгалаа тэмцэх газар, хянаж байгаа газар нь прокурор учраас энэ хоёр газар надад асуудлаа чинь та бүхэнд хариулдаг. Ажлыг мэдээг бас тушаад өгөөгүй учраас надыг битгий шалгаагаад бай. Тэр авилгалаа тэмцэх газараас асуугаад нэмдэрч сайд хэвлэлтний огт өөртөө хайвтуулсангүй. Асуудал бол асар том хүчирхийл Монгол улсад явагдаж байгаа талаар ярихгүй бол туйлын хариуцлагагүй зүйл юм шиг санагдаж байна. Энд одоо би тэр шинэ утцсан л да энэ байдал жоо хүнд бай болох нь тэгэл айлын хаалгуу тэмдэглэхний тэр агуулгыг сонсоод ерөнхий сайдаар утцсан. Их хурлын дарга нь заахгүй байх жишээтэй. Хууль зүйн сайд нь бол тэр би ер нь мэдж байгаагүй унтчихсэн ч гэх шиг нэг тийм яригадаад хахаар би одоо ямар одоо сони юм чи бүхлөтэн 1000 гаруй цагдаа босгож тэнд очиулчаа тэгээ бүгдөө мэдэхгүй амарж जैन унтж जैन гэж яриад хахаар ойлгохгүй байна л да би. За тэгээд нэмдэрч хөрхи унтсан нь буруу болчихж байх шиг байна. Гэхдээ түүний яг унтж байсныг хэн ч харсан юм билээ. Хүн чинээ унтуулчихад өөрөө харин зургтын дэлгэц шилжиж байсан юм билүү хэн мэдлээ. Хөрхи сайд унтж байснаас бодоод санал суудлаасаа огцрох дээрээ тулчихад байгаа нь харин бодит үнэ. Ингээд үзэгч та бүхэн зориулсан аниманий хөтөлбөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Аниманий